Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргих шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрэг л сартай шин нулимс санах ууц байдаг. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ бүгд найрамдах Солонгос улсын Инчон хотоос мэдчилж байна. Тээвэр зуучлалын компани Серэмбу хэмээх компани дээр хүрэлцэн ирээд байна. Энэ компанид одоо манай Монгол бүсгүй ажилдаг, менежерээр нь ажилдаг. Тэгээд энэ компани тухай гэхээр тээвэр зуучлалын компани учраас мөтгөн Монголд очиж бас хамтын гэрээ хэлцэл хийж маш их хөрөнгө оруулалтыг манай улсад оруулах ийм төлөвлөгөөтэй байгаа юм байна. Тэгэхээр үүний ерөнхийлөгч нь энэ компани ерөнхийлөгч Канг Донг Чол гэсэн ийм хүн байна. Энэ хүнтэй бид бяцхан ярилцлагыг хийх болно. Тээвэр зуучлалын төрөл бүрийн одоо зуучлалын компаниуд байдаг. Үүн дотроос бас олзууштай юм гэхээр манай Монгол залуучууд бас энэ компанийг толгойлдог, энэ компанид хамтран ажилладаг. Ийм олон тийм сайхан одоо зам нэгдсэн байна эрхэм үзэгчтэй. Ер нь Солонгост ингээд ирээд харахад бол нөгөө урд нь ажилчин байсан бол одоо ажилтан болсон. Миний хэлээд байдаг нөгөө ажилтан болсон байна. Монголчуудын минь амьдрал бүр жилээс жилд бүр дээшилсэн. Бүгд одоо өөрийн гэсэн хаустай, өөрийн гэсэн машин унаатай, өөрийн гэсэн ажилтай. Тэгээд тэр ажлаа өөрснөө одоо зохион байгуулж ингэж явж байгаа нь маш таатай, сайхан санагдлаа. Тэгээд энэ компани дээр одоо ерөнхийлөгчтэй уулзаж одоо хоёр орны одоо хамтарсан ажлын тухай мөн түүнчлэн далайгаар манайх чинь далайгүй улс шүү дээ. Далайгүй улстай яаж хамтарч ажиллах гэж байгаа энэ талаар нь болон далайн одоо далайтай улс жишээ нь Хятадтай яаж хамтарч гин мөн Хятадтай нэг цэгийн үйлчилгээгээр хамтарч ажиллаж байгаа ийм давуу талаас нь асууж Монголтой нэг цэгийн үйлчилгээг яаж хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа, бодлоготой байгаа. Хойштын бодлого нь юу байгаа ингээд олон сайхан зүйлсийг асуухын зэрэгцээ Монгол эмэгтэйгийнхаа ажил монголчууд ер нь яагаад монголчуудтай хамтарч ингэж ажиллах болсон юм бэ гэдэг талаар нь бас баггүй сурвалжлагыг хүргэх гэж байна. Ингээд эрхэм үзэгч та бүхэн дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлгийн нүд үнэнч нэвтрүүлгийг таалан үзэж сойрхно. Солонгосын хойгийн үр тагс борсыг дор наазын юм. Хойд бодороо
Суулнууд анх 1394 онд Ивансан, Намсан, Наксан, Пукаксан гэсэн дөрвөн уулын дунд зайлшгүй байсан байна. Тэсээр байгаад одоо 8 уулын дунд гэж ярьдаг. 15 км радиустай тойрогддог 605 км газрыг харьяатан явжээ. Ингээд хотын баруун хэсэг мөрний адаг утгаа уул талуудгүй намдор газар байдаг. Суулны өмнөд Солонгосын бүсэг нутагтай ижил чиглэг уурчтай. Учирнаас Солонгосын баруун талаар хүрээд. Зурдаг болон чиглэг найдварцад хамгийн их. Энүүд дундчаар тэрхүү 22-оос 30 цэсийн градус болдог. Өвөлдөө дундчаар хасаг толгоос хасаг 1 цэсийн градус байдаг. Өвөлдөө хатсан хоороо байгаа. Жил дундчаар 28 өдөр цаасан. Суулт ихлээд 35 дүүргэн цаашаа хороо болж байна. Дүүргээс хамгийн том сочуу хамгийн жижиг шунгууд. Хоёрын 10.2 сар орчим суугчтай байсан. Дэлхийд 8 дугаар тогтдог суулт төвөөр 25 сая төгрөгөөр дэлхийд 2 Токиогийн дараа болж байна. Үүнд суулттай хаяцтай хэлж байна. Токио аймгийн хэдэн хот орно. Суултын оршин суугчдад үндэстэй судалгачид бөгөөд зүүн тооны хатад Япончууд амьдардаг. Хатадын иргэд суултын бие хамгаалалтын 2%-ийг эзэлдэг. Суултын оршин суугчдын тоо 2007 оны цэцэр 10 сая 421 мянга байсан ба 229 мянган хатадын амьдарч байжээ. Суултын хэрэг маш бага. Гол хоёрчлална буддын болон активистийн шашинтай. Суултын төвд Монгол улсын эцэсээ яран байрдаг. Төвчний суултын тулд монголчуудын хамтдаа уулзаж амралтын цагаа өнгөрөөд Монгол хаан нэмэг төв байдаг. Тээвэр зуучлал компани ерөнхийлөгчтэй уулзах гэж байна. Нэрэн түрүүн бас хэлжсэн Канг Донг Чол. Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол бахархал нэвтрүүлгийн үзэгч олонд таны хийсэн хөдөлмөр монголчуудтай хамтран ажиллаж байгаа энэ сайхан дурсамж нэвтрүүлгийг одоо хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байна. 네, 안녕하세요. C레인보우 인터내셔널의 강동철 사장입니다. 반갑습니다. Та компанийнхаа тухай болон өөрийнхөө тухай бас үзэгч олонд мань танилцуулахгүй юу? Бизнесийн их ертөнц маш олон хугацаа. Энэ бол багагүй хугацаа. Он жилүүд өнгөрсөн байна. Тэгэхээр Монгол руу хийх
хүсэл чинь одоо ажил явуулах хүсэл чинь бол ер нь монголчуудтай яагаад ер нь хизээ ингээд хамтарчваа? Монголчуудын мөн чанар юундаа болоод ингээд та бүхэн ингээд хамтарч ажиллах сайхан одоо гарааг нээвэ. 원래부터 우리 회사는 중국과 아주 깊은 Сайн байцгаана уу? Та бүхэндээ Серембо компани мэндийг хүргэе. 2004 оноос 2014 он хүртэл бид үйл ажиллагаагаа явуулж 2014 оноос эхлэн Монгол руу тээвэр зуучлалын компани нээж ажиллуулах сонирхолтой болсон. Түүнээсээ улбалан ажиллаа эхлүүлж байна. 천진 사이에 왕래하는 여객선 사업을 시작하면서부터 몽골에 관해서 관심을 가지게 되었습니다. 그러면서 자연스럽게 몽골과 한국의 많은 그 양국 간의 경제 교류에 대해서 고민을 하게 되었고, 그리고 지금 저희는 이제 몽골에 여러 기업들을 올해 초에 방문하면서 좋은 사업적인 구상을 준비하게 된 것입니다. 그래서 저희가 작년부터 이제 시작하게 된 겁니다. Тэгэхээр хятад бол далаад гарцтай орн, Монгол бол далаад гарцгүй орн. Тэгэхээр энэ талаа яаж зохицуулж байна? 네, 그건 아주 저희에게 아주 흥미로운 질문입니다. 저희 시레인보 인터내셔널의 어떤 그 이름의 의미는 12 жилийн өмнөөс ажиллаа эхлүүлсэн боловч би түрүү жилээс Хятад улстай хамтран ажиллах шинэ гэрээгээ хийж эхэлсэн. 그래서 이 시레인보는 한국과 중국의 합작 기업입니다. 그래서 저희는 몽골과 한국이 사업적으로 아주 발전을 할 수 있으려면 반드시 중국이라고 하는 나라와 같이 협력해야 된다고 생각합니다. 그래서 그러한 협력의 파트너로서 우리와 같은 기업이 아주 좋은 조건을 가지고 있다 이렇게 생각합니다. Тэгэхээр альва нэг үйл одоо маш том үйл хүртлээ багасаа эхэлдэг. Тэгэхээр яг энэ багасаа эхлээд одоо монголчуудтай ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр монголчуудын мөн чанар ер нь ямар танд яаж танигдсан. Тэгэд Монголтой ажиллана гэдэг чинь эхлээл энэ ажиллаж байгаа хажуу хүмүүсээс бас үлгэр авсан байх гэж бодож байна. 몽골 사람과 한국 사람은 Монгол улсыг сонгох болсон шалтгаан нь бид Хятад улстай хамтарч ажиллахын зэрэгцээ Монгол улстай хамтарч ажиллах харьцангуй олон компаниудтай хамтран ажиллах компанийнхаа үйл ажиллагааг өргөтгөх их боломжгүй хэмээн харагдсан тул энэхүү Монгол улсыг ажиллаж байгаа юм а. Серембо гэж нэрлсэн шалтгаан нь Си гэдэг үг нь Хятад үг, Рембо гэдэг нь Солонгос үг юм. Хятадтай хамтарч ажиллаж үйл ажиллагаагаа эхлүүлж Хятад Солонгосын хамтарсан компани гэдэг утгаараа энэхүү нэрийг сонгосон. 발전을 하지 않은 것 같습니다. 그러나 이러한 그 동질적인 그러한 동질감을 가지고 몽골과 한국 사람들 사이에서 많은 공통 분모를 발견한다면 몽골과 한국 발전은 많이 괜찮을 것 같고, 근데 아까 이 모기 씨께서 물어봤던 질문은 그 포인트, 몽골 사람과 한국 사람의 같은 점과 차이점 이거예요. 몽골 사람과 한국 사람의 차이점은 일단 언어가 다르고 그 다음에 문화가 다릅니다. 그러나 같은 점은 동양권 사람들이기 때문에 그 같은 점은 우리가 이 경제권역이 같다는 거죠. 경제권역이 같은 것이고 몽골 사람과 한국 사람은 차이점이 없습니다. 문화적으로 조금의 차이점은 있지만 이 부분은 우리가 21세기를 같이 살아나가기에는 나는 차이점이라고 생각지 않습니다. Тэгэхээр би түрүүн бас орж ирээд компанийнхаа ерөнхийлөгчийг ингээ харсан чинь Монгол хүнтэй төвстэй нөгөө ижил царай байсан. Тэгэхээр одоо яг хэлн өөрч гэсэн бас зүсэн ижлэвтер харагдахаар бас сайхан харагдчихлаа. Хүний нутагт олон хоног байгаа болохоор Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений ам бүгдээдсийн сүнс байдаг. Тэнгэрт иргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг.
Тэрвэл сартай шин улам санах нууц байдаг. 사장님 처음 돌아올 때 그 얼굴 보면 좀 몽골 사람 줄 알고 그 얼굴이 좀 비슷한 거예요. 그러니까 몽골에서 와도 우리한테 또 그거 몽골 사람처럼 사람 봤으니까 마음이 좀 좋더라고. 네, 맞습니다. 왜냐하면 나도 태어났을 때 엉덩이에 Би хүүхэд байхдаа Монголд цэнхэр толботой байсан. Бүх толботой. Тэгэхээр бас тийм учраас айгүй адилхан харагдчихсан баха. За түүнээс гадна бас энэ Монгол ажилчдынхаа нийгмийн асуудал дээр яаж ханддаг юм бол одоо жишээ нь ингээд мөөгийн бит хоёр гэхэд манай орчуулагчийг бол мөнхцсэг гэдэг юм байна. Намайг мөнхцсэг гэдэг. Тэгэхээр хоёр мөнхцсгийн донд одоо ерөнхийлөгч маань байж байна шүү дээ. Тэгэхээр нийгмийн асуудал ер нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг яаж хариуцдаг юм? 한국 직원과 몽골 직원 Манай байгууллагад хятад хүн нэг, монгол хүн нэг байдаг. Бид тэднийг солонгос хүмүүсээс ялгаатай гэж үздэггүй. Бүгд л нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, мөн компаниас зохиогдож буй бүхэл ажилд хамруулдаг. Аливаа байгууллага хөгжихийн хэрээр ажилчид нь хөгждөг, дэвждэг. Одоо сургууль, соёл аливаа нэг юмд ингээд дээшилдэг шүү дээ. Түүнтэй адилхан яг энэ замыг ингээд туулж байгаа юм байна. Тэгэхээр байгууллага хөгжихийн зэрэгцээ одоо таны хойштын зорилт нь юундаа байна? Гол чиглэлээ бол. 그러니까 몽골에 대한 사업을 하는 우리의 목적을 얘기하는 겁니까? 우리가 몽골과 일하는 사업은 몽골과 몽골에 있는 기업과 우리 한국에 있는 우리와 같은 기업이 Монгол хүн, солонгос хүн хоёр ямар ч ялгаа байхгүй. Хоёулаа нэг зөв Азад байдаг. Бүгдөө л Аз хүмүүс. Тийм болохоор ямар ч ялгаа байхгүй ажиллах хүмүүс. Ёс заншил соёлын хувьд жаахан өөр байгаа. 21-р зуунд бид дэлхийн аль ч улс орнд хүмүүс ямар нэгэн өөрчлөлт байхгүй гэж бодож байна. Маш их баярлалаа. 기업이라고 생각합니다. 그 이유는 우리 회사는 그 한국 기업이라고 하는 특징과 중국 기업이라고 하는 특징 두 가지를 다 가지고 있습니다. 이것은 몽골과의 어떤 같은 사업을 추진함에 있어서 매우 큰 강점이 될 것이라고 생각합니다. 지금 그 몽골과 한국 사이에서 사업을 해 나감에 있어서 가장 중요한 것은 서로의 상대방의 파트너에 대한 신뢰가 제일 중요하다고 생각합니다. Тэглүү яг уу яг зөв. Яг гэвэл одоо зах зээлийн энэ их шуурган дунд яг та бүхэн ингээд хөрөнгө оруулалтыг хийх гэж байна шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулалт албан газраа нэгдүгээрт маш сайн таних хэрэгтэй. Мэдээж хэрэг энэ хугацаанд бол баггүй хугацаа өнгөрөөсөн илээсэн байгаа. Тэгээ тэр хугацаанд аливаа нэг зүйлийн хугацаа байдаг, тийм ээ. Цаг хугацаа гэдэг юмны ард орохын тулд цаг хугацааныхаа үедээ бол маш үнэнч, маш хансиг одоо багийг л олж авах ёстой юм байна да. 지금 우리도 올해 이제 조만간 우리 회사 임원들이 전체적으로 또 몽골 3 сар тутамд ажилчдынхаа дунд уулан давирах, мөн суглаа суглуулдаг. Компани 3 салбартай тул салбар тус бүрээс нэг хүн шагнагддаг. Үүний нэг салбарт ажилдаа ороод удаагүй бас суглаач уралдаан дээр мөөгийг төрүүлсэн. 기본적인 신뢰를 바탕으로 보다 더 혁신적인 방법으로 서로 신뢰를 구축하는 바탕에서 혁신적인 어떤 사업적인 방향을 전개한다면 매우 큰 미래 시장이 몽골과 한국 사이에 있지 않나 생각하고 있습니다. Тэгэхээр хоёлаа нэг зүйлийг ярил л да. Түрүүн бид нэр бас нэвтрүүлэг болохоос өмнө уулзалтад ингээ ярилцж байхад хятад улстай бол нэг цэгийн үйлчилгээтэй ингээд ажилдаг гэж байгаа. Монголд одоо мөдхөн энэ компани бол төрөлцөө очих юм байна. Тэгээ хамтарч байгаа байгууллагыг одоо нэрийг хэлэх байх тий. Тэгэхээр хятадтай нэг цэгийн үйлчилгээ талаар одоо ямар шугамар ажилддаг Монгол энийг хэрэгжүүлэх тийм боломж гарц байгаа юу харагдаж байна. 지금 전자상거래는
이미 중국의 알리바바와 같은 그 거대 기업에선 전자상거래가 많이 발전되어 있습니다. 미국의 아마존이든 Та 이베이든 бид нарын хүсэж байсан асуултыг асуусан баярлалаа. Хэдий далаад гарцгүй оронд хятадаар дамжуулан нэг шугамар дардан замаар хөгжиж болох хэмжээний санагдсан тул үнийг сонгосон. 전자상거래 사업을 잘 실행할 수 있는 물류 사업 자체도 앞으로 그 비중이 상당히 더 커질 거라고 믿고 있습니다. 그래서 우리는 기회가 된다면 몽골의 전자상거래 비즈니스 모델을 한국과 몽골 사이에 그러한 어떤 브릿지 역할을 해서 좀 시범적으로 만들어 보고 싶은 그 구상을 가지고 있습니다. Монгол төрөлцөө очих гэж байгаа гэсэн ямар байгууллагатай хамтран ажиллах гэж байна. Яг энэ шугамаараа мэдээж ажиллах гэж байгаа. Тэгэхээр энэ тухайгаа тайл. 저희가 10월 18일 날 이제 몽골 울란바토르에 가서 또 미팅을 해야 되는데 저희 Монгол байгаа хамт олонний шийдвэрийг харж хамтран ажиллах болно. Бид хятадд нэгцгийн үйлчлэгийг эхлүүлдэг боловч Монгол шууд нэвтрүүлчихгүй баг багаар нэгцгийн үйлчлэгийг нэвтрүүлж ажиллана гэж бодож байгаа. Энэ ажил өнөөдөр шийдэгдэх ажил биш ч гэлээ цаашдын хийх ажлын төлөвлөгөөнд гарсан яваа. Монголд очоод Монис буюу Монгол Экспресс компанитай хамтарч ажиллахаар төлөвлөгөө хийсэн байна. Бид мөн харилцан ажиллах гэрээнд гарын үсэг зурна гэсэн төлөвлөгөөтэйгээр Монгол явж байгаа. Тэгээд бид зөвхөн тээвэр зурч гэхгүйгээр гадаад худалдаа хөрөнгө оруулалт 그러한 많은 모델들을 심도 깊게 모넥스와 협의할 계획입니다. Монголд хийх тийм ажил ирээдүйд харагдаж байгаа юм байна. 그런데 지금 내가 모기 씨한테 좀 꼭 해주고 싶은 말씀은 몽골은 내륙 국가이기 때문에 중국과 남쪽의 Монголд хуучин машин болон хоног төхөөрөмж нийлүүлэн мөн тэнд ажиллаж байгаа ажилчид үйлчлүүлэгч нартай уулзах төлөвлөгөөтэй байна. Төрөл бүрийн салбар дээр ажиллах цаашдын ирээдүйн ийхүү харагдаж байгаа тул танд заавалч үгүй нэг хэлэх үг байна. Монгол улс нэг талдаа хятад, нөгөө талдаа Орос улс оршин суудаг, нам дор газар байдаг ч гэсэн үнэхээр тэнд хийх зүйл их байгаа болохоор бид сонирхож ажлаа хамтран хийх хүсэл төрж байгаа юм шүү. Түрүүн бид хэлж байсан нэг цэгийн үйлчлэгийг нэвтрүүлэх, түнчлэн гадаад худалдааг өргөжүүлэх. 동반적인 파트너가 되어야 된다고 생각합니다. 그런 의미에서 저희와 같은 회사가 한국과 중국의 합작 기업이 몽골과 더불어서 3자 합작 사업을 추진해 나갈 때 매우 큰 성과를 얻을 수 있을 거라 생각합니다. Монгол бол мэдээж одоо зах зээл бага. Гэхдээ та бол маш их гэрэл гэгээг Монголоос их гэрэл гэгээг олж харсан байна шүү дээ. Тэгэхээр монголчуудын тэр монголчуудаас тийм их гэрэл гэгээг харна гэдэг чинь монголчууд ерөөсөө хизээд л гэрэл гэгээтэй боломж байдгийн бол боломж болгон байна гэж л үзэх нь тийм ээ. 아까 말씀드렸다시피 지금 Бусад орныг бодоход өөрсдийн усан онгоцтой болохоор тэр нь давуу тал болно. Пинжийн хүртэл бид өөрсдийн усан онгоцоор Инчоноос гардаг юм а. 7 хоногт 14-өөс 15 усан онгоц гардаг. Үүний 3 нь манай усан онгоцоор тээвэрлэж Пинжинээс цааш замын үд хүртэл маш богино зайд тээвэрлэлт хийдэг тул тэнд хятадын тал хариуцаад тэрнээс цааш Монгол Экспресс гэдэг компаниар дамжуулан тээвэрлэлтэй хийчихдэг тул бүгд нэг байгууллага, нэг компани гэж ажилладаг. 많은 부분 우리가 서로 발전시킬 수 있지 않을까 생각하고 있습니다. Сая ярьжсэн энэ усан онгоц бол өөрт бол 3 ширхэг байгаа гэсэн. Тэгэхээр өөр бусдаас түрээслэх юм байхгүй өөрийн юмтай учраас энэ 3 онгоц чинь одоо жишээ нь хятадаараа дамжуулаад манад далаад гарцгүйч гэсэн нөгөө төмөр замаараа тийм ээ? 한국에서 그 중국으로 페리는 бид Монгол Экспресстэй хамтарч ажиллах хугацаанд ямар ажлын үр дүнд хүрэн түүнээсээ хамаарат хөрөнгө оруулалтыг хийнэ. Одооний байдлаар бид нэг үе шатаар ахиж явж байгаад
амжилтанд хүрнэ гэсэн бодолтой ажиллаж байна. Өнгөрсөн оны 4 сараас бид Монголд очиж тийм ч их биш ч гэлээ бид ажлаа хавуулан ажиллаж ирсээр одоо хүрсэн. Тийм болохоор өнгөрсөн оны 4 сараас эхлэн хамтарч ажилласан. 울란바토르로 가는 가장 짧은 거리의 에 있는 곳입니다. 그래서 우리가 그러한 페리를 우리가 운영하고 있기 때문에 다른 지역보다 우리는 더욱더 경쟁력이 있다고 생각하고 있습니다. Маш том үйл ажиллагаа мэдээж хэрэг олонний хүчинд олонд нөлөөлсөн энэ их ажлыг хийж штэ. Тэгэхээр нууц биш бол Монголд оруулах хөрөнгө оруулалт чинь одоо хэр зэргийн байгаа бол гэдгийг бас 투자 관련해서는 첫 번째로 모넥스와 우리의 그 투자 Монголд байгаа байгууллагыг сонгосны учир нь хамгийн гол түншээ хайж байгаа өөрсдийгөө илэрхийлсэн байгууллага дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа. 투자에 따르는 어떤 그 이익 부분에 대해서도 우리가 전략적으로 잘 검토를 해야 되는 부분이기 때문에 이 부분은 모넥스와 우리가 긴밀하게 협의를 해야 될 거라고 생각합니다. 지금 우리가 이제 계단을 쌓듯이 하나하나 이렇게 만들어 나가면서 우리는 모넥스와 어떤 투자에 대한 어떤 전략적인 협의를 지속적으로 해나갈 수 있지 않을까 생각하고 있습니다. ди үеэс ерөөсө тэр байгууллагатай холбоотой бол Монгол Экспресстэй хамтарч ажиллана гэдэгтээ маш их сэтгэл хангалуун байгаа. Яг тэр байгууллагад итгэсэн гэхээр Монголд их нэр хүндтэй дээвэрт онцлог компани гэсэн болохоор найдварт ирж байгаа. 그리고 지금은 우리가 모넥스와 아주 비즈니스가 아주 크진 않지만 하나씩 우리는 신뢰를 쌓아가고 있는 중입니다. тэгэхээр цаг хугацаа бас бүтэн жил өнгөрөөд те явж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр би юунэ таних нэгэн хугацаа байдаг баг. Ер нь хойштой одоо хятад гэж байна, Монгол гэж байна. Ер нь тэлэх ямар 그러니까 미래를 어떻게 저희는 그런 생각은 없습니다. ер нь засгийн газраас одоо та бүхэнд ямар дэмжлэг үзүүлдэг вэ? Та нар одоо мэдээж хэрэг бүхэл бүтэн компани шүү дээ. 지금 засгийн газраас ямар ч дэмжлэг байхгүй. Яг л нэг төвшөнд ажилладаг. 상태에서 경쟁을 하는 것입니다. 저희는 모넥스를 매우 신뢰합니다. 저희는 모넥스가 Бид ингэж байгаад бол өөрийн зорилтыг биелүүлнэ гэдэгт итгэж байна. Хамгийн боломж бололцоотой гэж бодож л энэ байгууллагыг сонгож байгаа. 같이 합작을 하고 있는 한국 기업인 시레인보에 대해서도 많이 신뢰하고 있을 거라고 생각합니다. 그래서 우리가 모넥스와 같이 만들고 싶은 미래는 매우 큽니다. 기업인으로서 그 몽골의 발전을 위해서 우리도 매우 기여하고 싶습니다. Түрүүн та бас хэлжсэн Монголд бол ингээд одоо сэлбэгийн ч юм уу машин зарлаг ч юм уу ингээд зөндөө олон салбартаа нэгдэх хүсэлтэй байна гэж байна. Тэгэхээр тэнд одоо ажиллах боломжтой бололцоо нэгдэх юм бол монголчуудад бол харамгүй тус үзүүлэх нь хамтарч ажиллах нь тийм үү? 당연하죠. 우리도 그 몽골에 있는 그 많은 수입하는 무역 바이어들이 성공적으로 발전할 수 있게끔 우리도 지원을 해야 되고 Мэдээж би туслалгүй яах вэ? Нэг нэгэндээ тусалснаар ажил маань өргөжиж яваа шүү дээ. Монголоор бол дэм дэмэндээ дээс ирчэндээ гэсэн ардын зөрүүг хэрэгжих юм шүү дээ. 윈하는 거죠. 윈윈윈인데 그런 의미에서 서로 지원을 하다 보면 서로 발전할 수 있지 않을까 생각합니다. Одоо мэрэгжил нэгтнөхтдөө болон мэдээж хэрэг мэрэгжил нэгтнөхтдөө гэдэг чинь Монголд суугаа, Монголд хамтран ажиллах гэж байгаа одоо нөхтдөө болон Монголд маш олон солонгосчууд амьдардаг тийм ээ. Мөн Монгол улсад суугаа бүгд найрамдах солонгос улсын элчин сайдын яамнаас бас нэгэн компанийг заавал сонгороо. Манай компаниуд бол маш их үр бүтээлтэй сайн ажилладаг гэсэн энэ удаа би энэ танай компанид ирсэн учраас тэд бүхэнд мэдчилгээ өгөх одоо хаалга үүд нээлттэй байна. 안녕하세요. 저 시레인보 인터내셔널 강동철 대표입니다. 저희도 오래되지 않았지만 몽골과 한국 사이에서 어떤 사업, 물류 사업을 중심으로 사업을 추진하고 있습니다. 저희가 한국에 계신 몽골 분들이나
그다음에 몽골에 계신 한국 분들에게 누가 되지 Монголд байгаа 않게끔 солонгосчууд болон солонгост байгаа монголчууд нэгэн зүрх тал бүгдээр хамтарч 또 ажиллая. 몽골의 발전과 한국의 발전을 위해서 노력합니다. За ингээд бид дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлэг эрхэм зочиндоо бас дурсгалын зүйл гардуулж өгдөг. Тэгэхээр бидний 2009 оноос эхлэн биднийг дэмжиж байгаа аз хур номын их дэлгүүр гэж одоо байгууллага байгаа. Номын сан байдгийн. Тэгэхээр үүнээс болохоор нууц товчоо хэмээх ийм түүхэн номыг англи хэлэн дээр авчирсан байгаа. Тэгэхээр танд одоо ажлын их амжилт, амьдралд чинь сайн сайхан бүхнийг хүсье. Бизнесийн өргөн хаалга чинь үргэлжийн мөнхөд нээлттэй байхыг хүсье. 감사합니다. 네, 감사합니다. 여기 몽골의 역사, 비밀 역사. 몽골은 과거 중세 때 전 세계를 이렇게 호령했던 대단한 Дэлхийг эзэлж явж байсан ганцхан Чингисийн Монгол биш. Дэлхийн нийтээрээ бид бүгд Чингисийн хүмүүс. Тийм болохоор нэгэн зүгт чиглэлсэн дэлхийг дахин эзэлсэн гүрэн болох болтугай хэмээн ерөөл бат орш болтугай. За ингээд эрхэм үзэгчдээ та бүхэндээ монголчуудыг хамтран ажиллаж байгаа монголчуудтай хамтран ажиллаж байгаа энэ сайхан байгууллагын тухай энэ байгууллагын одоо хойштын зорилтын тухай эрхэм үзэгч та бүхэндээ одоо сонирн болгож мэлмийн үг сонор үг мэлаасанда маш их баяртай байна. Эрхэм үзэгчдээ дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлэг үргэлжилж байна. Намайг Бачаргалын мөхцөг гэдэг. Тэгээд энэ компанид ороод 2-3 сар болж байгаа ч гэлээ гэсэн энэ компани Монголдоо үйл ажиллагаа эхлээд нэг удаагүй байгаа. Нэг жилийн мөр үзэж байгаа боловч Монгол ажилчин болж анх удаа ингэж солонгос энэ компани Монгол ажилтан болж орж ирсэндээ бас баяртай байгаа. Тэгээд би ч нөгөө оюутан багтаа бол янз бүрийн ажил хийж үзсэн л дээ. Яг ингэж мэргэжлийн ажиллаа хийсэн нь бол энэ компанид л байгаа. Сургуулиндаа 14 онд төгсөөл. Тэгээд 6 сарын дараа энэ компанид шалгалтаа өгөл орж ирсэн. Манайхан ч их нийттэй хөгжилтэй. Тэгээд ерөөсөө л яг Монголдо ажиллаж байгаа юм шиг бид нар чи инээх үедээ инээгээл ер нь л их завгүй ажиллацгаадаг. Тэгээл бид нар чинь инээхтэй инээгээл өлсгтөө өлсөөл дарахтаа дараал их л завгүй цагийг л их баримтал сурдсан болов уу гэж бодож байна. Би одоо энд СРМ-бүү тээвэр зуучин компани Монгол талын ажилтан менежер гэж боддог. Монгол талын төлөөлөгч менежер гэж боддог. Тэгээ маркетинга бас давхархын одоо монгол хүмүүстэй за манай байгууллагад ирээд манайхаар одоо контейнер тээвэр зуучаа хийх гэж байгаа тэр хүнийг тосч авах юм уу солонгост одоо хэрэгтэй юу байгаа байр аль эсвэл имлэгээр явах за өөр хүмүүстэй сургуулиуд судлах тэгээд солонгосууд нь юу хэрэг болох нь юу тос болох нь тэгээд монголчууд айл болох өөрийнхөө чадлын хэрэгэл туслах гэж зорж ажиллаж байгаа юм байна. 안녕하세요. 시레인보 인터내셔널의 조경숙 지사입니다. 저희는 몽골 사업을 시작한 지 얼마 되진 않았지만은 몽골은 저희 역사적으로 볼 때 저희와 굉장히 가까운 나라고 정이 많은 민족이라고 생각을 합니다. 몽골을 좀 더 자세히 알고 싶어가지고 한국에 와 계신 몽골 많은 분들을 만나봤었고 몽골타운에 가서도 몽골 분들이 드시는 음식, 생활 문화 이런 것들을 관심 있게 지켜봤습니다. 몽골 분들이
굉장히 여유로우신 것 같아요. 여유롭고 좀 한국 사람들은 좀 굉장히 급하고 성격들이 좀 이렇게 굉장히 급한 편인데 몽골 분들은 좀 나라가 커서 그런지 굉장히 좀 여유가 있는 것 같습니다. 가끔 몽골 분들이 이렇게 시간 약속을 안 지킬 때가 있는데 그런 점은 조금 이렇게 생각이 차이가 있는 것 같아요. 우리나라 사람들하고. 고맙습니다. Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэргэл сартай шин нулимс санах ууц байдаг.